бүрэлдэхүүн улсын их баяр наадам болон Аз Европын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр аливаа осол аюулгүй ажилласныг нийслэлийн удирдлагууд үнэлэн өнөөдөр баярын өдөр 50 албан хаагчийг шагнаж урамшуулсан юм. 9 дүүргийн цагдаагийн байгууллагын төлөөлөл нь замын цагдаагийн газрын албаагчид нийслэн 50 ахмадыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Анх 1921 онд ардын засгийн 6 дугаар хурлаар цагдаагийн тухай хэлэлцээд ард түмний ам бие эд хөрөнгөд халдагстай тэмцэх хэв журам инх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий сэргийлэх цэргийн салааг байгуулсан Монгол улсын шинэ цагдаагийн байгууллагын үүсэл болсон төвхтэй. Түүхт 95 жилийн яваа тэмдэглэж байгаа цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагч баярын мэндчилгээ дэвшүүллээ. Цагдаа нар бол хүйтэнд хөрч, халуунд хаалж, иргэдийнхээ амгалан тайван аюулгүй байдлын төлөө тоох маань бол нойр хоолгүй цаг наргуу зүтгэдэг. Энэ удаагийн захирамжаараа шагнахтаа би цагдаагийн байгууллагын хамгийн хүнд хүчрийн үүрч байдаг тэр албанд ажилладаг энэ хэсгийг одоо сонгож шагнаж урамшуулъя гэсэн ийм шийдвэр гаргасан юм аа. Тийм учраас та бүхэн маань бол энэ бүх үйл хэрэгт үнэн чигээр зүтгэж өөрийнхөө өргөсөн дагавартаа үнэнч байж ард ирээдүйнээ амгалан тайван аюулгүй байдлын төлөө ажиллаж ирсэн. Цааш нийслэлийн засаг даргын хувьд та бүхэнтэй хамтарч ажиллаж цагдаагийн байгууллагын техник тоног хэмжээг шинжлэх, за хүмүүсийн мэдлэг чадрыг дээшлүүлэх, байгууллагын материалын баазыг хүчилж хийсэн арга хэмжээнүүдийг бол цагдаагийн байгууллагад хамтран агуулна гэж хэлэх байна. Цагдаагийн албаагчдын хувьд иргэдтэй ажиллахад тавьсан шаардлага хүсэлтийг тухай бүр нь биелүүлж байсан нь АСИМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтыг тэр хэмжээнд явуулахад тус дөхөн болсон тухай хэлж байлаа. Албаагчдын хувьд эргүүлийн болон хамгаалтанд ажилласан цагдаа нар голлож байна. Юуны төрөнд цагдаагийн байгууллага 95 жилийн замын цагдаагийн газрын 80 жилийн баярын мэндийг нийт албаагчдаа бүгдээрэнд нь дэвшүүлээ. Асан болон баяр наадмын юу дээр замын цагдаа бол нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн ачаал өндөртэй ажилласан. Өнөөдөр ингээд тэр бүх ажлын ард гарсандаа өнөхөр баяртай байна. Аз Европын дээд түвшний 11-р уулзалт мөн улсын баяр наадмын налах төрөлх цагдаа хэлэлцээ. Тухайн удирдлагаас өгсөн чи өөрийнхөө дагуу бүргээ гүйцэтгсэн, хийвэн гүйцэтгсэн ямар нэгэн зөрчилгүй. За цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн тэдгээрийн гэр бүлийнхэн за үе үе ахмад гурлуудаа түүхт 95 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд цагдаагийн яруу алдар Баатартгай. Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч. Тогтхийн загварал Баян зүг дүүргэх цагдаагийн 3 дугаар хэлцээ цагдаа жолооч цагдаагийн ахлагч.